шинэ хоршоог дундын хоршооны хөгжүүлэх чиглэлээр нэмэлт зээл гарах уу? Хизээнээс эхлэх вэ гэсэн асуулт байна. Эхний асуулт. За хариулт өгье дөрөвдүгээр энэ дэр. За өнөөгийн асуултанд хариулъя. За одоо байгаа хоршооны гишүүн малчны зээл гэдэг энэ бүтээгдэхүүн маань бол санхүүгийн ерөнхий одоо гэрээгээрээ зохицуулагдж байгаа. За энэ гэрээгээрээ бол одоо малчинд зээл гаргахаар зохицуулагдсан. За одоо шинэ оршоо хөдөлгөөний дараагийн үе шат болох одоо энэ дундын оршооны зохион байгуулалтанд оруулж байгаа энэ үе шатыг хийхийн тулд зайлшгүй санхүүжилтийн ерөнхий гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. За ингээд арилжааны банкудтайгаа зөвлөлдөө. За арилжааны банкуд бол одоо их үүсвэр боломжтой гэдэг ийм хариуг өгсөн. За ингээд одоо бэлтгэл ажил судалгаа хийгээд дараагийн үе шат руу оруулах ийм ажлыг зохион байгуулнаа. Баярлалаа. За хоёр дахь асуулт. Үйлдвэрийн аргаар махны хэдэн хувиа хангаж байгаа вэ? Гар аргаар хэдэн хувиа хангаж байна вэ? Махны техникийн зохицуултыг хэрэгжүүлж байгаа махны үйлдвэрийн аргаар бүрэн бэлтгэдэг хизээнээс бүрэн бэлтгэдэг болох вэ гэсэн асуулт байна. За дөрөвдүгээр энэ дэр боловчлоо. Хүнсүдтэй аж ахуйн. За. За хүнсүдтэй аж ахуйн үйлдвэрийн яамны хүнсний үйлдвэрийн бодлогын эрхтээ зохицуулах газрын дарга товчхон сүрэн байна. Мандгай гишүүний асуултанд хариулъя. За махан бүтээгдэхүүний үйлдвэр худалдааны техникийн зохицуулт 2023 оны 1 сарын 1-ээс сургууль цэцэрлэг эмнэлгийн хоол үйлдвэр үйлчлэгэнд бол хэрэгжээд бол эхэлсэн. Сая 2025 оны 1 сарын 1-ээс бүх нийтээр махны худалдаа болон заавал үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махан бүтээгдэхүүн байна гэж заагдсан байна. За үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны хэмжээ энэ суур түвшин 24 оныг бодвол энэ жил бол 15% бол нэмэгдсэн байгаа. За дутуул хариулт шиг боллоо тий. Махны техникийн зохицуултыг хэрэгжүүлж байгаа махаа үйлдвэрийн аргаар бүрэн бэлтгэдэг болох уу гэж юм тий. Тэгээд гар аргаар хэдэн хувиас хангаж байгаа вэ гэж асуусан асуулт байсан. За тэгээд нэмээд бас хариулчихна. Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож байгаа урамшуулал татаа сүүлийн 30-аад жил олгож ирлээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, импортын хүнсний хараат байдал нэмэгдсэн, идэж байгаа хүнс нь хортой, баталгаагүй, үнэтэй байна. Энэ чөтгөрийн тойргоос хизээ гарах вэ гэсэн асуулт байна. За хэн хариулах уу? Хэнгээр сайд хариулъя. Энэ 30 жилийн урамшуул эдэр яваагүй л дээ. Энэ сүүлийн жилүүдэд л одоо сүүлийн жилүүдэд энэ үндэсний хөдөлгөөн гаргаж энэ хүнсний аюул байдлаа хангахгүй бол дотоодын үйлдвэрлэлээ сэргээхгүй бол ер нь гадаад хамаарал эрс нэмэгдэж байна. Хүнсний чанар аюул байдлын асуудалд ордож байна гэж үзээд энэ хүнсний хувьсгал хөдөлгөөн анх Монгол улсын төрийн тэргүүн ерөнхийлөгчийн санаачлагаар ингээ хэрэгжээд эхэлж байна. Ахид дэвшил үнэхээр гарч байна. Та бүхэн дэлгүүр хоршоонд ороод үзээрэй. Дотоодын хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл эрс өссөн. 52 үйлдвэр хүнсний үйлдвэр нэмжээд ашиглалтанд орлоо. 400 гаруй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн бий боллоо. Манайхан бас нэг үе бодвол үйлдвэрлэдэг, тарьдаг, ургуулдаг, бүтээдэг болж байна. Аль болох хүнсний хамаарлыг багасгах энэ бодлогыг л бид хэрэгжүүлж байна. Тэрний төлөө энэ салбар ажиллаж байна. Тэгэхээр үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Одоо байгаа явцын үр дүн хөнгөн үйлдвэр дээр мах дээрч тэр, арьшир ноос ноолуур дээрч тэр, хүнсний бүтээгдэхүүн дээрч тэр, үр тариа тэжээлийн тармил дээрч тэр дандаа ахиц гарч яваа. Нэр төрлүүд байнга нэмэгдэж байгаа. Экспортын шин чанартай болж байгаа. Бид махаа сайхан экспортлж байна. Үр тарианы экспорт төрлийн одоо тармилын экспорт нэг 100 сая долларт хүрэхэр болж байна. Ноос ноолуур арьшир экспортын чигээр хэмжээтэй үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа явуулж байна. За бэлэн боловсруулсан хүнсийг төрүүчээсээ манайхан экспорт нь гаргадаг болж байна. Ер нь салбар ер нь бодлогын хувьд, үйл ажиллагааны хувьд, үндсэн чиглэлийн хувьд ер нь эрс өөрчлөгцөө ер нь агц их сайн гарч байгаа.
За бэлчээрийн талхалд Сум аймаг дундын бэлчээрийн газрын маргаан нэмэгцээр байна. Бэлчээрийн тусгаалсан хууль батлагдахгүй явж ирсэнтэй холбоотой гэж боддгоо. Энэ хууль батлагдах уу гэж асууж байна. Их хурлын бүрэн эрхийн асуудал баг та. Бэлчээрийн тухай хууль батлагдах уу гэж асууж байна. Бид батлуулахын төлөө байгаа салбарын хуулийг боловсронгуулах асуудлуудыг гишүүдтэй хамтраад өргөн бариа явж байна. Хөдөө аж ахуйн суур хууль, хүнсний хууль, хүнсний аюулгүй байдлын хууль ингээд малын хөлийн татврын хууль гэдэг олон хуулиуд бид нар боловсруулаад өргөн барьсан. Тэгээд улсын хурлын хилцүүлгээр л эслэн шийдэн шүү дээ. Батлахын төлөө бид нар салбар явж байгаа.